Powered by Airplane. Аяли хөгжи. За ингээ баскетбол Kardashian-ийн цоо шинхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээ мэдээж бидэндээ хамтан ажилладаг Сэн 4.3-тай. Хамгийн зөөлөө. Яаж бичлэг үрдийг хэлээ. Саахан хүүтэндээ. Ой. Чиний өрөөж байгаа юм. Оо, наачтай. Ой. Бичлэгээ дуусгах юм зөө. Гампасуула бэбэ шинэргөө бохор мөг тоол нэгтэн миний гар хэрэгөө зарлаг хэрэггүй. За юу цхан залуусаа ингээ баскетбол Kardashian season 2-ын episode 22 эхлэхэд бэлэн боллоо. Powered by Airplane. Аялын хөгжөөрөө тавьдаг байгаа. За энэ л нэг бас л ярих бас мундахгүй бол хэдүүлээ шууд тийм тоглолт сэглээ хэлсэн яв гэж бодож байна. Энэ тоглохоор Eden Miners болон Selling Models багийн тоглолтын талаар. Тухайн тоглолт нь ямар очиж бүтэлтэй байсан бэ гэхээр уусаа тухайн хоёр баг манай плей-офф тарах магадлал. За бараг л нэг 70-аас дээш хөвтэй болчихлоо гэхэд бол буруудахгүй байх. Тэгээд тухайн тоглолтын хувьд бол 8-60 гээд нийлээ голооны зэрэгтэй бол Selling Models-ийн ялтаар бол өнөрсөн актины үл ойлгож болох талтай. Miners-ийн хувьд болохоор ганцхан импорт буюу KG Martinez тоглосон. Selling-с бол Ахмад бол 22 оноо авсан. За Martinez-ийн хувьд тухайн тоглолтод 15 авсан. Гэхдээ нэмэх хасгаараа баг хасах 17-18 байсан. Хамгийн аимшигтай нь гэвэл free throw нийт 11 шидэж ердөө 3-ын л амжилттай болгосон байна лээ. Тэгээ та бүхэн сайн мэднэ. NBA нөгөө нэм Haka Shaka явдаг шүү дээ. Shaka айгу free throw муу шиддэг болгоно байн баалдаг. Яг тэр шиг сүүл рүү юм Haka KG Martinez яваад байгаа юм шиг. Цаад ч юм бол ер нь л тавталгааны хувь, тавталгааны шийдвэр гаргалтаа сонголтууд бол тухайн тоглолтод их л бүрсгэр байсан да. Тэгээд яг Miners холбоотой мэдээлэл нь болохоор яг Christopher Blake-ийг та бүхэн Instagram story-ийн нэг бэлтгэл дээр нэг байгаа story гэсэн байсан шүү дээ. Миний бодлоор бол Blake бол арайч Miners бол биш байлгүй дээ л гэж бодсон. Төвийн толгоч байлгүй. Одоогийн байдлаар хин гэдэг нь одоо хүртэл яг бас нууц хэвээрээ бас Miners-аас зарлахгүй бол байх шиг байна. Тэгээд ямар ч тач Blake бол нэг тиймхүү яхаа Instagram дээр нэг ийм story хийсэн байлээ бэлтгэл дээр нь байгаа. Энэ бол биш байхаа миний бодлоор зүгээр бэлтгэл дээр нь байсан баг. За бид дараагийн ярьж тоглолт болохоор Дархан United болон Metal багийн тоглолтын талаар ярьсаар бэлэн болоод. Тухайн тоглолт нь болохоор муу адил 67-88 гэдэг нэлээд олон оны зөрүүтэй дууссан. Ерөнхийдөө Дархан United баг бол жигдэрсэн мэлээ. Плей-оффт бэлэн бэлээ. Маргаад тухайн тоглолтод 17 он авч Металаас багаар тэргүүлсэн бол Дархан United-ийн дөрвөн тоглолч нь тухайн тоглолтод 10-аас дээш оноо авцсан. Маш сайн үзүүлэлт үзүүлсэн байсан. Тухайн тоглолтын Player of the Game нь болохоор яг Идэрч Хлам бас 17 оноо авсан. Гэхдээ Bryce Johnson болохоор 23 оноо авч багаа оноолтоор тэргүүлсэн. Тэгэхээр харин ингэж байгаа. За Дархан United одоо нэгэнт плей-оффын эрхээ авах нь тодорхой болсны холбоотой болохоор багийн эзэн нэг иймэрхүү пост бичсэн байсан л та. Энэ нь болохоор цолон мөнгөтрийг хаягнаас болохоор ингэж байгаа байхгүй. Нэг коуч хон зургийг хийцэн. Jesus Christ, Chorian богд өндөр гигийн хараагийн дээр их минь дашны балжны нэмтэй Дархан United минь плей-оффын плейтэй захиалаад баталгаажуулчлаа дарханчууд минь энэ удирлын олон нухчаан донд зохин нөөдөө байсан United-ийн фэнүүдэд баяр хүргэе өнөөдөр уугаарай зөв явхад зөөлөн зам бүлэн Дархан United go Дархан United keep living гэдэг нэг иймэрхүү пост бичсэн. Ямар ч тач тийм ингээд Дархан United бол плей-офф дарах нь бол тодорхой болж байна. Баяр хүргэе Дархан United багт. Энэтэй холбоотойгоор болохоор бас хит хэдэн өөрчлөлт бол гаргаж явах шиг байна. United яг одоохондоо мэдээ зарлаагүй байх шиг байна л да. Bryce Johnson гол ихэд явуулах байгаа юм лээ. Дархан United багийн хувьд. Түүний хувьд бол яг миний хувьд бол тийм ч муу импортод байгаагүй. Яг хийдгийг хийчдэг яг клатч мөчөд ч юм уу яг юм плей-оффын уур амьсгал бэлэн үгүй юу гэд яг плей-офф дээр яг яах вэ гэдэг дээр бол яг асуулттай байж болох. За яг үлрэлийн тоглолт нь бол цаач юм бол яг л хэдий гээл хөхтө 20 болгохт нь тийг яваад исэн. Тэгээд Bryce Johnson-ыг бол явуулахаар болж байгаа юм бэ лээ. Харин оронд нь ирж байгаа тоглогч болохоор Michael Myers гэдэг. За Michael Myers гэдэг та бүхний хувьд шууд нэг Halloween-ийн юм character дээр жүжигчний тэр юу дүүрөө санааж орж магадгүй Halloween-ийн нэг цуврал алуурчин дээр. За ер нь бол бас нэлээ эвгүй нөхөр байлээ. Ихэд за Myers-ийн хувьд болохоор 1992 онд төрсэн 2 м 6 см өндөртэй юм центр PF-ийн байралд тоглодог. За нэлээ тесрэлттэй, хурдтай гүйцэтгэл юм тоглооны finishing аягүй сайтай тоглогч надад санагдсан. Айгүй тийм та бүхэн бидний хөлгүүд иржсэн Justin Most айгүй адилхан филингийг бол надад гэсэн. Тэгээ удахгүй баг Дархан United-аас бол зарлах байхтай цаач нь болохоор сарын Монгол Дархан United багт 18,000 долларын цалинтайгаар бол ирсэн юм байл. Энэ болохоор Монгол мөнгөөр ойролцоогоор нэг 64-65 сая төгрөг байлгүй нэг сарын туршид. Яг гэхдээ миний нэг хайж байгаа нь яг ихтэй шатанд ирээд нэг 4 юм уу 5 тоглолт хийгээл буцах үедээ л гэдгээс би жоохон санаа зовж инээс ямар ч тач бас нэлээд үнэлийн өндөр дайжгүй юм бол импорт бол аханд бол ирэх байгаа юм биш шүү. Тэгээ бид нар болохоор Big-ийн пэйж дээр болохоор Michael Myers гэдэг юм тоглож ирж байна гэж чи доор нь хүмүүс ирэхэд бол ихэнх хүмүүс нь бол юм жуулчин гэдэг л цаатаа чи ер нь юм худлаа ингээд ирээ зүгээр юм болохгүйгээд цаасан бол сүүл 2025 он Косовогийн лигийн авраг болоод мөн дээрсэн финалийн MVP болсон юм тэмэрчин юм байлээ. 2015 онд болохоор NBA-ийн драфтад нэрээ өгөөд бас сонгогдож чадаагүйчсэндээ
юу гэсэн бэ? Финланд, Франц, Израиль, Солонгос, Грек. За мэдгүй ер нь нэлээд туршлагатай лигүүд маш олон жил тоглосон юм тэмэрчин байгаа. Тийм учраас туршлагын хувьд бол энэ тэмэрчэнд бол юм ярих нь илүүц байгаа. Харин гүйцэтгэлийн хувьд бол ямархай гэдгийг бид хүн харах л үйлдэлээд байдаг. Ямар ч тач Дархан United багт Майкл Майерс нэгдэж байгаа юм шиг байл шүү. За мөн дээрээс нь манайхан Дархан United дээр миний олж сонсон нэг юм айхтар шүүн байна. Та бүхэн тулгыг бол энэ үйлдэлд мэдж байгаа те. Дархан United багт нэгдээд тоглож байгаа маш сайн тоглолцоог үзүүлж байгаа бүчийн байрал дээр. За тулгаан энэ үйлдлийн Дархан United-тэй байгуулсан гэрээний түн 150 сая төгрөг гэж шүү дээ. Бас л багагүй хэмжээний түн байгаа. Энэ бол баг тийм суперстар хэмжээний түн байгаа хөө 150 сая төгрөг. Тэгэхээр ер нь бол Дархан United багийн энэ жилийн төсөв бол бас ер нь нэлээд өндөр байгаа юм байна даа л гэж би бол бодсон. Хэрвээ энэ шуурм өмнө болох худлаа үнэг би бас сайн мэдхгүй ямар тач 150 сая гэсэн шүү guys. За харин Металлиавд бол ялагдал хүлээлээ тэгээд за ер нь л тэдний зам бол тодорхой болчихоо да доош орон тодорхой болчихоо да. Гэхдээ энэ дээр бас хэд хэдэн маш сонирхолтой сонсогдсон зүйл байна. Та бүхэн би сүүл өмнөх дугаараар хэлсэн нэг ховч орнууд баг бол ингээд хаан багтай collaboration хийгээд ингээд хамтаа ажиллагаа эхлүүлээд ингээд хам Falcons болгож байгаа гэж хэлсэн. Ер нь бол уг нь бол ингэчихсэн юм шиг байна лээ. Миний сонсоор болохоор хаан баг металлыг юм худалдаж авах юм сонирхолтой байсан юм байна. Гэхдээ бишрэлт групп болохоор металлын 49%-ийг эзэмшиг та бүхэн мэдж байгаа байх. Тийм учраас тэр хоёрын хооронд хаан баг бишрэлт групп хоёрын хооронд нөлөөлөх зүйлсүүд ерхэд бол хаан баг болохоор металлыг худалдаж авч чадаагүй ийхэд тэгээ харилцаанд дууссан юм шиг гэж миний бол олж сонсноор бол тэгсэн юм шиг байна лээ. Хэрвээ зүсэлсэн бол магадгүй те хам металс гэдэг маягаар бас харахыг бол үгүйсэхгүй байсан баг. Тэгээд металл хөдөлгөөн яг угаасаа ерөөдөө тамирчтай ч юм уу багийн хөдөлгөөнд ч юм уу угаасаа буйдаахын хувьд ч юм уу те ерөөдөө сэтгэл санааны хувьд угаасаа ерөөдөө бэлтгэлтэй байгаа юм шиг байна лээ. Доошоо унахтаа тэгээд доошоо унаад нэг жил зүгээр те эмлихт бол бүгдийг нь дуусгаж байгаа. Тэгээд дараа жилд амар хүчтэй камбэк хийх гэж байгаа гэсэн бас тиймэрхүү шуум бол байгаа даа юм шиг билээ. Тэгэхээр бол магадгүй бид дараа жилд те металл тэгэл буцаад амар камбэк хийгээд гадахыг үүсэхгүй шүү дээ юм тест. Одоо байгаа бүрэлдэхүүн ав зүйлдээ дээр нь сайн импорт авчид угаасаа эмлигт бол хангалттай чанстай металл штэ тийм штэ тийм учраас энэ дээр би болохоор төдөл бас ерөнхийдөө санаа зовхон болсон. За нэрээ тэгэл эмлиг унал л өвчтэй унаад нэг жил сайн тоглоод буцаа камбэк хийгээд ихэд бол дээдэгтэр үедэхэд бол угаасаа фэн бейс нь байна тэгэл буцаа тэгэл халуун дотноор л дээдлийг нь бол ухтаж авах бах таа л гэж би бол бодож байгаа юм даа. Одоо ойлголт бол дуусаагүй байна л да. Ердөө 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шар ариг болох Сингур Ультра бид бүхэндээ хамтран ажиллаж байна. 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шар аригийг та бүхэн амтлаад үзээрэй. Зөөлөн хөнгөн шар аригын дуртай хэн болох нь бол таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ультра кул, ультра смууд Сингур Ультра брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За бид дараагийн ярилцах сэдв болохоор за Эрдэнэ чулуунд холбогдож байна. Эрдэнэ чулуун буюу Diamond Stone. За мань нөхөрчин бас нэлээ факттай юм шүү дээ. Манай нэг танил болохоор над руу энэ ийм нэг ийм линк явуулаа. Тэгээ би ч юу вэ гэж үзсэн чинь Stone-ийн тухай байна цаашаа. Энэ нь болохоор ийм байгаа. Ингээ хятадаар ингээ хятадын ингээ вебсайт дээр Тайваны л юм шиг байгаа юм л да. Тайваны ийм сагсан мөнгөний вебсайт дээр ингээ Stone-ийн тухай бичсэн. Тэгээ би ингээ юу хятадаар бичсэн юм бэ ингээ орчуулал харсан чинь нэг ийм хүн бичсэн байх юм. За энэ вебсайт нь болохоор ингэж байгаа байхгүй. За шуурхай мэдээ дөөлөн гадаад тулгач Stone гэрээгээ цуцалгүй зугтаж тийм бүр хаштаг дотор хийсэн. Монголын лигт нэгдэв. Тайван Марс FIBA-д гомд гаргана гэдэг ийм хүү гарч ихтэй. Нэг ийм юм. Энэ болохоор 2026 оны 2 сарын 7-ны 2 цаг 50 минутад юм нэгдсэн. Сэтгүүлч дуу ийж ун гэдэг. За энэ болохоор хийж байгаа. За Марс багийн гадаад тулгач Diamond Stone гэрээгээ албан ёсоор цуцлаагүй байхдаа өөрийн мэдлэгүүгээр багасаа явж Монголын лиг шилжсэн их мэдээлэл гарч үүнтэй холбогдуулан Марс баг 7-ны өдөөс хойш мэдээлэл гаргаж энэ үйлдэл нь гэрээ болон багийн сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн гэж онцлон шаардлагатай хууль эрх зүйн арга хэмжээ авч олон улсын сагсан мөнгөний холбоо FIBA-д гомдол гаргана гэдэг мэддэгдэв. За өмнө нь Тайваны мэдлэлсэн мөнгөний багууд болох ийм багууд бол тогтож байсан. Энэ үйлрлийн дунд үеэр Марс багт нэгдэж 8 тоглолтод оролцохдоо дунджаар 15.1 оноо 6.6 самбар авалт хийсэн байна. Гэвч сүүлийн өдөр түүнийг Монголын лиг шилжсэн гэх тухай мэдээлэл цацагдсан юм. Үүнд Марс баг дахин мэдээлэл гаргаж Stone гэрээгээ цуцлалгүйгээр багаа орхисон нь ноцтой зөрчил гэж мэдэгдэн хатуу хариуцлага тооцож гэрээгээ болон холбогдсон хууль нормын дагуу цаашаа шаардлагатай арга хэмжээгээ авна гэдгийг онцлоо гэ. Яа, мань хурцэн зүгээр Тайваны лиг мөрөөд ирсэн юм баг та. Яг миний сонсоор л уг нь яг ингээ багаас алан бичиг аваад бүх юм ингээд official болоод ирсэн гэж уг нь би бас сонсон. Гэхдээ хэрвээ тухайн вебсайтын мэдээлэл үнэн бол цаатгайч зөвхөн энэ үйлдэл гэлтгүй ер нь цаашдаа сасан мөнгөний карьерт нь бас нэлээд эвгүй хэмжээний арга хэмжээ авагдаад бас томоохон үйл явдлаач магадгүй болоод байна. Тэгэхээр
Stone минь ч одоо уг нь Монгол хайлтын 3-4 жил огцсон өчнөө олон лигээр тоглоод үзсэн хүн чинь яагаад нэг ийм хэрэг үнэн бол яагаад нэг ийм сонин шийдвэр гаргасан юм бол доо. Stone-ыг бол Монгол бол цам Родос баг бол хангалттай солиосын нөгөөд бол тоглож байгаа шүү дээ. Сарын $18,000 бас баггүй мөнгө. Тийм учраас тэрийн мөнгө бол нэг талаараа Stone маш хөөрлөө, нөгөө талаараа яг одоо плей-офф эхлэх гэж байна. Brothers баг тэр үнэн болж нэлээд их зөвхөн зүйл тохиолж магадгүй талаад байна да. За энэ бидний дараагийн онц сэдв болохоор за авилгатай тэмцэх газар болон Монголын сүмгийн холбоо бол нэгдээд хоорондоо нэг иймэрхүү мэдээллийг бол гаргасан байна лээ. Энэ болохоор ямархуу пост байсан мэхээр авилгатай тэмцэх газар Монголын сүмгийн холбоотой санамж бичиг байгуулж хамтран ажиллахаар боллоо. Сүмгийн спортын авилга, шударга бус шүүлт, тоглолт 8 цагаас урьдчилан сэргийлэх, тамирчид, тасчуулагч, шүүгчдийн шударгасны талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, багийн спортоор дамжуулан хүүхэд залуучд шударгасны үзэл дадлыг төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд жил бүр тусгайлсан төлөвлөгөө гарган тухайн оны 12 сарын ихээр үр дүнгэж ажиллах юм. За энэ бол ихэд маш сайн мэдээ байна. Энэ бол одоо тамирчдын одоо fixed match шүүгчдийн одоо юм санаатай шүүлт ч юм энийг ингэ цаанаас нь шалгадаг иймэрхүү болох ч юм. Санамж шиг бол гарч дурсан байна. Тэгэхээр магадгүй энэ нь бол хэрэгжээ тэгээд одоо спортын бэд ч юм уу тийм шүүлтийн асуудал, тамирчид одоо хоорондын асуудал ч юм уу иймэрхүү одоо хууль бус юм бол илүү бага гарах нэ гэдэг иймэрхүү юм бол болох юм шиг байлаа шүү. За тэгээд бидний дараагийн сэдв болохоор би өмнөх сэдвээр ярьсан да цааш нэг юм K-Tag газар 100,000 төгрөгийн маймс гаргацсан байлаа. Ингээ сагсны маймс энэ хоёр мэдээллийг тамирч яхаа хүмүүс үзсэн байлаа. Тэгээд би одоо болохоор шууд K-Tag-лууд залгаад яах гэж байгаа. Яг болохоор хүнээс нь яг мэдээлэл авах үнэхээр тухайн амьсыг тайлбарлаж чадах юм уу чадахгүй юм уу тэр нь үнэхээр тийм лаг супер амьс технологитой амьс юм хэлүүлээ шалгацгаа шууд. За би болохоор ингээ спикертэй нэвч. Тэгээд үнэхээр тий тэр гаргаж байгаа тэр амьс бас яах нь хөдөлгөөс харцгаая тий. Бано. Сайн байна. K-Tag. Тийм ээ. Би нэг танах нэг юм сүүл нэг оймс гарсан байсан юм сагснаа. Тийм. Тэр нь болохоор яг 100,000 гэж илүү да. Тэрнээс нь хямдарч мэмдах юм бол харин бас үнийн хувьд болохоор ер нь хямдрлж юм байхгүй тийм наа чи нэг манай хотод танилцуулж байгаа айгу тийм одоо мэргэжлийн перформанс зөвлөлтөд зориулж бүр өөрсдөө бүр нэг аюулгүй байдал хангасан тиймэрхүү амжилтаар ярьсан юм хямдрах боломжгүй. Тэгээ яг би бас харчаад нэг Nike милит ч юм уу тиймтэй адилхан нь тэрнээс юм өөр ер нь яг бас айгу сүртэй лимчсэн байлээ л та. Тэгээд энэ дээр би зур амьсныхан дээр юуг нь асуух гэдэг. Тэгээд захиалт гаалгаа юм л та би юуг нь. За Nike-гийн элит гэж бол Nike-гийн элит шиг өөр high deflex гэдэг онцод шүү дээ. High deflex юу вэ? Яг энэ заалны төлөв юм шиг. Тэрний хажууд ер нь хэвлэлт хийгээд авилууллаа. Тийм үү те. Тэгээд өдөр тутамдаа үүсэх юм зорилтгүй. Олон тэр перформанс зорилттой. Юм хөөдлөг зорилттой. Зөө бид тэгвэл захиалт авчид над руу шууд дасаа явуулчих уу? Тийм. Эдийг авах үлээ. За би нэг авчих их нэлж байна. Окей. За ямартай ч бас ямар технологи яас хийсэн гэнэ ямар амьстай яасан гэнэ ямартай ч бид бол хариулт өглөө тэгээд дараагийн дугаар дээр би үл захиалт үзчихье гэж бодож байна. Тэгээд дараагийн дугаар хэдүүл яг үнэхээр сав баглаа бодлоос мөр ижихэн гартаа барайл үзье да. Энэ жил 10 жилийн тохиолж буй Monlive спорт ховц үйлдвэр нь спортын ямар ч ховцыг бол маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгэдэг. За тэгээд та бүхэн өөрсдийн сэтгэл хүрсэн тийм спортын ховцыг хийхийг хүсвэл би бол Monlive гэж зөвлөж байна. За тэгээд хаягийн хувьд тэгвэл King Tower хотгоны 130 дугаар байр нь бол Monlive маань бол байрлаж байгаа. За би доорх нь усны дугаарыг гаргаж та бүхэн ямар нэгэн спортын ховц сэрэл хэрэгтэй бол Monlive спорт ховц үйлдвэрлэлд хандаарай. Тэгээд бидний дараагийн сэдв болохоор за цаан чин Монголын дээдлийг бид нар Монголын дээдлийг ярьдаг шээ. Гэхдээ би энэ удаад болохоор оюутны лиг тоглож байгаа нэг тамирчин бол яг үнэхээр онцлмоор санагдсан. Энэ нь болохоор пүрүү очрог тамирчин 2 м 8 см өндөртэй одоо итүүгэн сурдаг. Итүүгний нэгэр баг тоглодог. Баяр цог тасчуулагчийн одоо коучлал доор ингэж бэлтгэж байгаа юм тамирчин байна. За энэ бол ер нь нэлээд драфтын ер нь Монголын дээдлийн драфтын бол тухайн орк жилдээ бол уусаа номер 1 маргаангүй бах бөөсөд гэж бодож байгаа. Тухайн тамирчныг би бас хайлайтын яг гүйлж байгаа би яасан сошиал гүйлж харсан юм л да. Тэгээд яалтчгүй 2 м 8 хүртлөө тэр потенциал тэр дистрэлт одоо тэр юу ч юм уу те хурд мурд ер нь нэлээд хөгжөхөөс харсан. Тэгэхээр би магадгүй энэ зүг та бүхэн одоо магадгүй бас дээдлийн багуудын одоо менежерч ч юм уу та бүхэн бас харж байгаа бол тухайн тамирчин үл эртнээс бол
хараанда авахыг бол би бол зөвлөж чинь тухайн тамирчин бол ер нь л нэлээ хайптай байх бах та гэж би бол бодож байна. Бид дараагийн сэдв болохоор за Том Махны иймэрхүү пост оруулсан байсан сүүлийн үед. Энэ постыг харж би энэ багч энэ багийг ер нь тухайн үед ямар багийг хождог байсан болоо гэж бодсон. Энэ багч одоо хин байгаа юм даа хэдүүлээ харцгаая л та. Томи болохоор нэг ийм пост оруулсан байсан л та. Энэ нь болохоор хай пүрв дорж чаддаг бай. Пүүж азчлуулж болох юм шин. Энэ багч нь болохоор за бимд орж байна, дэлгэр нэм байна. Сэргэлэн байна. За санчир, том, за тэгээд бадрах те. Тэгээд чуу мада бум. За ийм нэг баг одоо те ингээд тухайд байж гэн. Одоо хэдэн оны яг юу юм бол гэд би бас сайн мэдэхгүй зүгээр тухайн юг харчаад бас л том ахчмаар хөгшрөөгөө мүүл гэж би бол харлаа. Тэгээд энэ баг бол бас тухайд дийлдэхгүй байсан байх та. Ер нь бол би бол тийж бодсон. Мөн дээрээс мэдээ дараагийн сэдв болохоор ямар тач манай шгшээ багийн өргөсөн бүрэлдэхүүн мал дуудагдсан байна. За шгшээ багийн өргөсөн бүрэлдэхүүн одоо юм байлаа иймэрхүү тамирчид дуудагдсан байна. Энэ болохоор за маргад, их баяр, тэмүүлэн, аз баяр, дүлгөөн, суур очир, буулка, за тэгээд эрдэнэ цогт, саруул эрдэнэ, барс солд, инх баясгалан, од баяр, өсөх баяр гэдэг балжин нэмгээд тухайн иймэрхүү тоглолчд бол шгшээ багийн өргөсөн бүрэлдэхүүнд бол дуудагдсан байна. Энэ болохоор ямар учиртай вэ гэхээр одоо 8 сард болохоор Азийн аваргын урьдчилан шатлахаар Монголд тохиогдсон 8 сар. Тийм учраас энэний одоо эртнээс ихэд өргөсөн бүрэлдэхүүнүүдээ за лиг дуусан за хизээ бэлтгэжлээ хангаа бүх тэр план төлөв бол ярилцсан юм ууцлал бол болсон юм байлээ. Тэгэхээр бид нар эндээс харж байгаа бол за маргадын бид нар бол 8 сард бол ямар тач шгшээ багаас бол харахад бол харах юм шиг байна. Мөн дээрээс нь тухайн үед тав хүн мэдж байгаа шүү дээ. Одоо Майк за Тайваны Байса тэгээ бас Америкт одоо тоглож байгаа ганаач юм иймэрхүү тамирчид бас нэгдэх боломжтой үгүй л үсэ одоохондоо мэдэхгүй мэн хэрэг нэгдвэл тухайн тэмцээн бол нэлээд үзэтэй болох бах. Харин энэ дундаас харин та бүхний бодлоор байх ёстой байсан мөртлөө байгаагүй тамирчин гэвэл хэнийг нийлэхөнд доор бас комментч бол санаа бодлоо өгдөрөж бол хүсэж байна. За тэгээ ямар ч тач манай өнөөдрийн ярилцах gossip болохоор иймэрхүү байлаа. Одоо хэдүүлээ BTF-ийн антас символоор орцгоо. Тэгээд манай өнөөдрийн BTF-ийн антас символоор хэдүүлээ ямар хөө пүүз онцлох вэ гэхээр Harden Wall-аар I'ma be a star гэдэг өнгийг бол осол бэлэн болоод байна. За тэгэхээр мэдээ James Harden болохоор Adidas хийсэн бас collaboration дээр бас хамгийн бас томоохон зүйлүүдийн нэг байдаг. За тэгээ хайршигны явдал хэдүүлээ шууд unboxing хий гэж би бол бодож чинь. За энэ хэмийг нь би бол дараа нь илүү detail танилцуулнаа. За хэдүүлээ пүүзээ шууд unboxing хийцгээе. За энэ тэгтээ бас зэрлэг пүүз шүү. За тэгэхээр ингэж байгаа. I'ma be a star гэдэг нь шууд нэрээс эхлэж бодож байгаа. Та бүхэн Harden-ы мэдэндээ хамгийн алдартай бас iconic үйлдэлүүдийн нэг болохоор Багдад нэг хөрчин дээр наацсан Beijing NBA од болно. Би бол NBA superstar болно. Хоолны мөнгөлтэйгээрээ гэдэг тиймэрхүү юунаас юм inspire авч тухайн пүүсийн нэрийг болон санаа дизайныг бол өгч ирсэн юм байлээ. Тэгэхээр Harden 10 I'ma be a star-ийн хувьд болохоор хэд онцлог байна л да. За Harden Wall-ын хамгийн онцлог ихний онцлог нь болохоор юм төрөө хэсгийн аймс байгаа. Энэ болохоор яадаг вэхээр одоо юм тэсрэлттэй хөдөлгөөн их мордон хөдөлгөөн хийх үед хөлийг маш тав тухтай байлгадаг гэдгээр онцлогтой юм технологи байгаа. За дараагийн бас нь болохоор юм пүүсний юм дөөлгөөн хэлбэртэй юм материалыг ашигласан байл. Энэ болохоор яаж агаад иймэрхүү материалыг ашигласан бэ гэхээр гол нь тамирчид маань болохоор маш юм огцон хөдөлгөөн хийдэг талбай дээр. Тэнгууд энэ хоёр л илүү барьцтай болгож хөлийг илүү юм тав тухтай юм чөлөөтэй хөдлөх орон зайг бол ингэж бий болгох юм байл л дээ. Иймэрхүү материал ашиглах нь энэ тэглэж үнэхээр царайлаг бүүцэн алдчихгүй Harden Wall-аар болохоор. Би намайг сүүлийн ярилцах онцлог нь болохоор бүтэн уулны light boost гэх технологи байдаг Harden Wall-аар. Энэ болохоор яадаг вэ гэхээр хөлнөр исэн одоо ачааллыг бууруулж одоо мэрэгжлийн тамирчид жишээлбэл 48 минут ингээл баатар өнгөрүүлдэг бол тухайн ядралтыг ерөөсө хөлөнд мэдрүүлэхгүйгээр байх юм зориулттай юм технологи болохоор light boost технологи гэж бол нэрлэдэг байгаа юм билээ. Тэгэхээр тухайн технологиг болохоор Harden Wall-аар дээр шингээж өгсөн. Мөн дээрээс миний хувьд бол яг ингээ бариад зүйл мэдээж маш хөнгөн пүүз юм. Биний болцоос яг харахад бол мэдээж маш хүн санагдсан боловч яг бариад үтсийн дараа бол энэ пүүз маш хөнгөн санагдаж байна. Тэгээд за мөн дээрээс нь Harden Wall-арын хувьд болохоор I'ma be a star-аас өөр ямар өнгө байгаа вэ гэхээр Hellcat гэдэг хар өнгөтэй нэлээд зүүн өнгө нь болохоор бас 45 сайз нь болохоор BTF-ийн антитасын 3 салбарт нь бол худалдаалагдаж байгаа юм билээ. Тэгээд эцэст нь та бүхэн хэрвээ Harden Wall-ыг сонирхож байвал BTF-ийн антитас аваарай гэж зөвлөж байна. Бидний хамтран ажилладаг Adidas. Тэгээд ямар ч ч манай өнөөдрийн дугаар маань сонирхолтой байсан гэж найдаж байна. Дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай. Тэгээд манай контент маань болохоор Powered by Airplane аяллаа хөгжиж гэдэг өрөө тавьж байгаа. Мөн бидэндээ хамтран ажилладаг Singapore-ийн Ultra brand, Monlive Sport хувц үйлдвэрлэл, мөн BTF-ийн Adidas бид бүхэнтэй хамтран ажилладаг. За тэгээд дараагийн дугаар уулзцаа. Түр баяртай guys. Powered by Airplane. Аялын хөгжиж